Би хөвсгөлд сайн мэдээд өгч байсан. Нэг өдөр сүм дээр бид нар хөл угаах осол хийх гэжсэн чинь тэнд нэг өвөө ирсэн. Тэгээд тэр өвөө их зүдрүү өмсөн зуусан ч гэсэн их хэцүү тийм хүн байсан. Тэгээд хөл угаах осол маань 2-2-оор болоод хийдэг те. Тэр өвөөдөр манай сүмээс хийж очих байсан. Тэгээд би бүр өөрөө ч очмоор санагдсан. Яагаад ч юм бэ бурхан намайг те чи очих ёстой. Чи заавал очих ёстой гэж хэлсэн. Тэгээд би бүр бурхан минь би очмооргүй шүү дээ. Тэр хүний би хөлийг угааш шүү дээ. Би яаж угаах юм бэ гэсэн мэнэ. Эзэн намайг очуулсан. Тэгээд би очиод тэр хүний хөлийг угаасан. Миний амьдралдаа хизээж харж байгаагүй хөл байсан тэр. Хүний хөл гэж тийм байд юм уу гэмээр. Яг л тэр хүн өмнө харвж ийсэн юм байлээ. Тэгээд хөл нь ингээд бүр ингээд ийм хатингаршаад ингээд яатсан. Хатцсан бүр ингээд мод болцсон. Тэгээд тэр хүсгээр ээдэ хүмүүн өвөө нь одоо хүүгээрч хөлөө угаалгаж байгаа. Тэгээд чам шиг ийм сайхан залуугаар би хөлөө угаалгах шиг их хэцүү. Дээрэс нь өвөө нь гутлаа нэг тайлхаараа өмсч чаддаг юм аа. Бас өмсгөөрөө тайлж чаддаг. Тэгээд би тэр үгээс сонсоод би ямар хөл барьж, ямар хөлийг би угаах вэ гэж мэдэрсэн л дээ. Тэгээ би тэр өвгийн гутлыг арай гэж тайлаад амшин арай гэж тайлсан. Тэгээд үнэхээр тэр хүн хайр хэрэгтэй байгаа юм болчихсон. Яагаад ч би тэр хүний хөлийг би анх удаа эзний хөл угаах ёстой тэр өөлж үзсэн маа тэр. Би тэр хүний хөлийг угааж явахдаа тийм үгжсэн мэхээр бурхан бидний ямар ихээр хайрлсан юм. Гэтэл бид яагаад энэ хайраа бусад тийм хуваалцдаг юм болов? Тэгээд тэр хүний хөлийг угаасан магадгүй хомсноо тоосоор хомсгийн сав гэмээр санагдсан. Үннээр. Дараа нь тэр өвөө миний хөлийг угаахтаа тэр өвөө үйлсэн. Тэгэд хүмүүс чи сайн явнаа. Би тэр үгийг хідэж мартдаггүй. Тэр үед би бол нэг 20 настай залуу байсан л та. Одоогоос бараг одоо 8 жилийн өмнө. Хүмүүс чи сайн явнаа, тий? Бусдыг ингэж хайрладаг, ингэж одоо ханддаг хүн бол сайхан явд юм аа гэж хэлжсэн. Тэгээд би тэр үгэнд тухайд нэг баярлалаа. Хамгийн гол нь юу ч утсан гэхээр бурхан бидний гэмтэй байгаа бидний ямар ихээр хайрлсан юм бэ? Магадгүй Есүс бидний хөлийг угаах юм бол те бидний зүрх сэтгэлийг өнгөж харах юм бол тэр өвөөгийн хөлнөөс илүү те аимшигтай бохор, аимшигтай муухай тийм байсаар байтал Есүс биднийг хайрлаж биднийг угааж юм. Амен. Тэр энэ хайрыг мэдэрсэн хүн бусдыг хайрлахгүй байж чадахгүй юм. Яаж л хайрлах вэ? Яаж л хэн нэгэнд урам зориг өгөх үү? Яаж л хэн нэгэнд итгэл найдраа хуваалцах уу? Яаж хэн нэгэнд те зүрх сэтгэлд нь ортол магадгүй хизээч хэн нэгнээс ч мэдэрч байгаагүй тэр хайрыг хуваалцах юмсан. Яг л сүмийнхаа нэр шиг гайхамшиг тань. Амен. Эзнээс өдөр болгон хайрыг гуйцгаа их эзэн минь таадад хайр өгч. Ягаад гэвэл Коринт номдор хэлэхдээ ич Паул хайр хизээж дуустдаггүй юм гэж хэлсэн ба. Бурхны хайр хизээж дуустдаггүй гэж би хэлсэн. Тийм учраас эзэн минь ээ мөхөс дорой гим нүгэлтэй миний хувьд миний хайр бол дуусчаад байна. Дуусгаад байгаа учраас тарилаад харамлах сэтгэл төрөх юм. Гэхдээ эзэн таны хайр дуустдаггүй учраас тэр хайраа надад өгөөч. Би тэр хайраар чинь хажуудаа өгнө хайрлаж чадах юм байна. Эзнээс гуйх хэрэгтэй. Амен. Хамтдаа Есүс гуйцгаая.